Сайн байцгаана охтуудээ. Өнөөдрийн математикийн хичээлээр бид түүний шинж чанар ба гадаргуугийн талбайг олох хичээлээ эзлэе. Өнөөдрийн хичээлээр бит ба дүрсүүдийг ялган иршлийг мэдэж таних битийн дэлхийс гадаргуугийн талбайг олох зорилготой. Хүүхдүүдээ зургаас бит ба дүрсүүдийг ялган нэрлээрэй. Зургийг ажиглаарай хүүхдүүдээ. Үүнийг куб гэж нэрлэнэ. Куб нь 8 оройтой 12 ирмэгтэй бүх ирмэг нь тэнцүү 6 талстай талстууд нь квадрат байна. Тэгшинцэгт барилдал битэн хэдэн орой, хэдэн ирмэг, хэдэн талстай байгааг ажиглаарай хүүхдүүдээ. Гурвалж призм нь 6 оройтой 9 ирмэгтэй 3 талстай. Суур нь 2 тэнцүү гурвалжин байна. 3 хажуу талстай бөгөөд тэдгээр нь тэгш өнцгтүүд байна. Мөн олон өнцөгт призм нь суур нь 4 өнцөг, 5 өнцөг гэх мэт олон өнцгтүүд байдаг. Түүнтэй гүйцэд гадаргууны талбайг олохдоо уртыг өрнөөр, өрнийг өндрөөр, уртыг өндрөөр хөвжүүлээд хооронд нэмээд хоёроор хөвжүүлсэнтэй тэнцүү байна. Куб хэлбэртэй савны нэг ирмэгийн урт нь 4 м бол бүтэн гадаргууны талбайг олоорой. Бүтэн гадаргууны талбайг олохдоо ааг аагаар хөвжүүлээд 6-д хөвжүүлсэнтэй тэнцүү байна. Өнөөдрийн хичээл дэлгэцэн оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Created using Powtoon.